За ер нь бол жил болгон зөвтгчний хэмжээнд зөвтгчний марш тусгай тактикийн зогсол тэмцээн зохиомжуулж явуулдаг. За ер нь бол яг цэрэгжлийн спортын уралдаан тэмцээнээр цэргийн албаагчдын бие бэлтгийг хөгжүүлэх, хамт олонны гар эзэмштэй байдлыг хангах, үүрэг гүйцэтгэх боломжийг дэвшүүлэх чиглэлээр спортын уралдаан тэмцээн болж явуулдаг. За түүний одоо нэг илэрхийлэл цэрэгжлийн тэмцээн. Үндсэндээ бол одоо далбын осны нэр нь марш тусгай тактикийн зогсолт тэмцээн гэж. Тэгэхээр 2 жилд нэг удаа энэ тэмцээн зохиомжуулж явуулдаг. Зөвсдөгчний бүх одоо анги салбарууд энэ тэмцээнд оролцдог. Үндсэн төрлөөр явуулж байгаа. Үндсэндээ бол 10 гаруй явцуудаа зохиомжуулж дуусчихна одоо тэмцээн байна. Өмнө нь тэгээ 2 жилд нэг удаа болдог гэсэн шүү дээ. Өмнөх жилийнхээс одоо онцлогтой нь юу вэ энэ жилийн? Тэгээ энэ жил мэдээж тэмцээнийхээ агуу уламжийг зааврыг тодорхой хэмжээгээр бас өөрчилсөн. Тэр дундаа орчин үеийн цэргийн урлагийн өөрчлөлт, цэрэг дайны онол тодорхой хэмжээний өөрчлөлт гарч байгаа. Үүнтэй холбогдуулаад зөвтгчдийн бүрэлдэхүүнийг сургах, дадлгажуулах хэрэгцээ шаардлагаас өөрчлөгдөж байна. Тэгэхээр би түрүү хэлсэн тийм ээ. Энэ тэмцээн уралдаан гэдэг маань бие бүрэлдэхүүнийг сургахад тэмцээн уралдаан хэлбэрээр хүмүүсээ сурган дадлгажуулах юм сургалтын хэлбэр үндсэндээ бол. Тэгээ үүнтэй уялдуулаад энэ ч гэсэн бас тодорхой хэмжээний өөрчлөлтүүдийг биднээс оруулж байгаа. Тэмцээнийг аль болох шудраг болох талаас нь тодорхой анхаарч байна. Буудлагын дасгал, гарнашид таслуудын одоо хувь хэмжээг нэмэгдүүлэх талаар анхаарлаа. За мөн одоо шүүгчийг аль болох оролцоог багасгах. Уралдааны явцад одоо авж байгаа торгуул шагналын хэмжээг багасгах талаар тодорхой хэмжээний өөрчлөлт хийж энэ тэмцээн зохиомжуулж байна. За түүнээс гадна бас дорон гэх мэт таслуудыг шинээр энэ дээр нэмэгдэж байгаа. Яг энэ тэмцээний үр дүнд зөвтгчний цэргийн албаагч, тэмцээнд орцох цэргийн албаагч 18 төрлийн ур чадварыг тодорхой нэмэгдүүлдэг, сурдаг, чадвараа дэвшлүүлдэг юм одоо утга учиртай. Тэр 18 ур чадвар маань мэдээж тухайн цэргийн албаагч байлдааны дайны нөхцөл гүйцэтгэх үүрэгт сурган дадлагч тийм чадамжууд. Явцад цэргийн албаагчдын салааны цомыг үйл татгахаар гадна авч байна. Авралын алтан цомыг уран тайваргаж энхүү зөвсгчдийн 119-р ангийн дайчид марш тусгайлтны авар шалгалт тэмцээнд бол 2021 онд мөнгөн медаль, 22 онд хос алтан медаль, 24 онд хос алтан медаль. За энэ жил мөн алтан медаль авлаа. Тэгээд ингээд 3 жил дараалал авснараа одоо аврагын цомоо үүгэрт хадгалахаар болж байгаамаа. Бэлтгэл сургалт нь бас хэрэг. За бэлтгэл сургалт бол ер нь бол олон сар үргэлжлсэн. Ер нь баг 1 сараас хойш бэлдсэн. Тэгээд ер нь хөдөлмөрийн үр шим хүрт чадлаа. Тий. Сэтгэл ер нь бол өндөр байна. Ангийнхны хандхаа төстэй бэлтгэлээ тийм шантрах үед байсан нь ер нь сэргүүдээ яаж дундуур нь яг хав бас шантрах үе ер нь бол тохиолдсон. Ер нь вөлдөгч юм гэж боддог байсан. Тэгээд яалчгүй бүхэлд нэг салаа одоо нэг зорилгын төлөө тэмүүлж байгаа болохоор тэнд бол над шантрах хэрэг бол байгаагүй. За нийт одоо 110 дахь ингийн хамт олон салаа тасгийн захирагч нар одоо багийн ахлагч нар дасгалжуулагч одоо бидний арыг давжсан бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлье. Марш тактикийн тэмцээнд орсонд амар маш их баяртай. Цэг болгон дээр очиж тогтсон, цэг болгон дээр очиж зогсоод, цэг болгон дээр очиж даалгавраа гүйцэтгээл, торон доогор мөлхөөл, юм хийгээл. Тэгээл нааша барилга орж ирэхэд амар огшоол. Бүр олон туг аваад хөөрөөл. Хүмүүс бол амар баяртай өгтөж авсан. төсөөлөл бодол энтер байв уу? Миний хол дотроо байсан. Би төрүүлнэ гэсэн амар их бэлтгэл хийсэн, хөлс амар их гаргасан. Нэг ширхэг хөлс гэхэд л ер нь бол амар байдаг. Хөлс гаргасандаа за би төрүүлэндээ өөртөө амар ихтэй зорилго тавьсан. Тэгэл орж ирэл төрүүлээл, уйлаад амар их нөлөн сасгаад төрүүлсэн гэдгийс мэдээгүй. Гэнт эрхэн баяр үргээ төрүүлжтэй гээл. Тэгэхээр амар төрүүлжтэй гээл амар огшоод. Манай их чинь 2022 онд маршийн 2 удаагийн алт, 24 онд бас 2 удаагийн алт. Ингээд 24 онд дахиад алт аваад үүр цомоо авч үлдэж байгаа. Маршийн нэг цомыг. Одоо дахиад нэг дөрүүлжүүд тэр цомоо ахаад хадгалж үлдэнэ.
одоо төрөлхөнд маш их бэлтгэл хийж хийж байгаа. Саахлагаас мэдэж байхгүй юу? Цомоо өөр татгалж үл ингээд хэлж штэ. Яг ингээд та ингээд энэ тэмцээнд ороод ингээд төрүүлснээр цомыг өөр татгалж боллоо штэ. Яг энэ дээр сэтгэл нь бас хэрвээ. Сэтгэл бол амар маш их өндөр байна. Бид нар одоо ер нь энэ цомыг хадгалж үлж байгаа түүх бүтээж байгаа гэсэн. Энэ ангитаа маш том зорилготой тавьсан. Нэг зорилготой байж төрүүлсэн одоо салгааны хамт анги хамт болондоо. Анги хамт олондоо гэж хэлэхэд анги хамт олондоо маш сайн байна. Баярлж чинь талархаж чинь ер нь бүгдэнд нь ар ажил тусалж байгаа маш их баяртайгаа бүгдэнд нь ер нь баярлалаа гэж хэлээ. Зөвсгчний 325 дугаар ангийн агаарын цэргийн радио техникийн салбар хороо байгаа. За манай хороо нь болохоор дотроо 8 салбартай. Хорооны төв нь Завхан аймгийн Улаастай суманд байрлаж байгаа. За манай тасагт болохоор Завхан аймгийн хорооноос оролцож байгаа бүрэлдэхүүн. За мөн Увсын зүүн говьоос, Говьалтай аймгийн Алтай сумаас, Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гэх мэтлэн маш олон газраас шигшигдэж ирсэн онцгой охтууд байгаа. Мэдээж зэгдэл маш их өндөр байна. За манай тасаг нь зөвсгчний 21 тасаг оролцсон байгаа. Эмэгтэй 21 тасгаас нэг номерыг суглаад за нэгдүгээрт орсон тасаг бараг түүхэндээ байхгүй хаа гэж бодож байна. За түүхийг бүтээсэн гэдэг утгаараа маш их сэтгэл өндөр байна. Нэг дугаарт гарах мэдээж маш их дарамт бол учирсан. За нэгдүгээрт гарна хойноосоо шахах тасаг байхгүй, харах тасаг байхгүй. Тийм учраас бид нар маш өндөр стандартыг тогтоож иж бусад тасгуудаа илүү шахуулна. Тэгжиж манайх нэгдүгээр байранд орноо. 30 жилдээ бэлэг барина гэдэг утгаараа өөрсдөө маш их шахаж, дайчилж, хүчин чармаалтаа гаргаж гүйсэн байгаа. За тэр утгаараа гүйл дээрээ нэгт орсон. За мөн байраар авраг болсон байгаа. Хэр их хугацаанд бэлдсэн те ингээд магадгүй ингээд тэмцээнд орно гэж сэтгэл зүгээдсэн бас бэлдэх хэрэгтэй болсон баг. Тэгээд бэлтгэлээ бас яаж хийж байгаа. За мэдээж тэгэлгүй яах вэ? Манайх ойдоо зориулан ер нь бол маш богино хугацаанд системтэйгээр бэлтгэлээ маш их шахуу хуваарьтайгаар хийсэн байгаа. За шахуу хуваарьтайгаар хийхин сацуу маш олон салбараас эмэгтэйчүүд маань ирж оролцож шигшигдэж ирсэн гэдэг утгаараа хоорондоо ив нэгдэлтэй байсан. Тэр утгаараа манай тасаг амжилт үзүүлсэн байхаа гэж бас бодож байна. Тоглож жаргалын буян жаргал гэдэг зөвсгчний 325 дугаар ангийн 328 дугаар тусгай салбарт ажилладаг. За тасагтаа хамгийн холоос ирсэн нь байгаа. За манай анги маань болохоор Улс аймгийн зүүн говь суманд байрладаг. За 1500 гаруй км-ийн зайтай. За 2024 онд агаарын цэрэг хэмээх ангид орсон. Би Өрөнгө аймгийнх 113 дугаар тусгай салбарт ажиллаж агаад 328 дугаар тусгай салбарлуу шилжсэн. Тамирчны өмөр ярих юм бол яг ингээд зөвсгчний цэргийн одоо бол яг олимп гэдэг утгаараа хамгийн том тэмцээн нь. Тэгээд маа 320 дугаар энэ тэмцээний салбараас ирсэн олон аав ингээд амар мундаг охтуудтай мөр зэрэгцээд тэгээд тийм марш тусгай тактикийн тэмцээнд ингээд бэлдээд тавнлагаад ирээд ингээд уйлахт нь уйлаад ингээд хоорондоо ярилцаад би биш бид гэдэг гондор бөөндөө ингээд үнэхээр яг за нэг одоо ингээд би өвдөж болохгүй өвдөх хэрэггүй одоо ингээд дасгийн би шүү найчин дасгийн хүн шүү чи гэдэг утгаар би гэж юусоо дур мэдэж явж болохгүй бид гэдэг утгаараар бөөндөө ингээд нэгдээд за амжилт гэдэг бол мэдээж багийн зүйл байдаг. Мэдээж нэг хүний амжилт байна гэж хэлж байхгүй. Тэгээд энд марш тактик тусгай тэмцээнд оролцоод миний хувьд бол маш их туршлагатай болж авсан. Үнэхээр их туршлагатай одоо ингээд цэргийн ингээд марш тусгай тактикт ороод ирэхээр яг хаана явж байгаагаа молоо хүүхдүүд дотор яг хаана явж байгаа ямар хүн бэ өөрийгөө яг ямар зэрэглэлт одоо цэргийн хүн дотор яг хаана явж байгаа вэ гэдгээ амар сайн мэдэрдэг юм байна. За анх удаа ороод үнэхээр амжилттай оролцоод алтан медаль хүртсэндээ маш их баяртай байна. Бидний зам! Эсвэр! Бидний зэсэг! Бидний! Монгол улсынхаа зүрхий!
бүгдээр эзэлчихэл бүгдээрээ баяртай. Тийм. Зэрэг хэрвээ Зэрэг авах тэгэл дайжгүй. Боцноос арай өөр байсан. ямар Тэгээд би ч өмнө тэгэл яг хуу тусгаслаа малаа гээл баг бахта үзэл тэгэл сэрэгтэй бай тийм. Сэрэгтэй явъя гээл их боддог байсан. Тэгэл ирээл тэгэл яг маргааш өглөөнөөс нь эхлээл тэгэл ер нь зүгээр л шал өөр мэдрэмж. Угаасаа өмнө ч угаас тийм мэдрэмж мэдэрч байгааг болоо тэгээд ер нь айгу гоё байсан. Тэгээд тийм олон гон жагууттайгаа бас гэрээхэндээ гоё мэдлэгээ төвшүүлж одоо үзэн шүү дээ. тэгээд хүн сайн байгаа шүү. Тэгээд би бодорой аав ээжмээ өвөө гэр бүлийнхэндээ бүгд найртай шүү. Ер нь тэгэл оройн тоо тэгэл туг мандуулах гэл ер нь яг бөөндөө айгу гоё. Тэгэл бид нар ч одоо ингээл нэг чихрэгч байсан тэгэл бөөнөрөө хувааж идэн тэгэл айгу хоорондоо юм нэгдэлтэй. Тэгээ ер нь айгу гоё хөвгөлтэй зугаатай байдаг дөө. Олоолаа болохоор тэгээ уйдах завгүй тэгэл. Одоо ингээл бүгдээрээ хоорондоо ярьж байгаа шүү дээ. Хамт бэлтгэл хийж байгаа шүү дээ. Дэд байр тий ямар нэгэн тэрүүн байр идэх гээд та ер нь бодол байсан. Манай салаан захирагч угаасаа анханасаа бэлтгэл хийж эхэлснээс хойш тэгэл бид нарыг угаасаа аваргууд гээл тэгдэг байсан. Тэгэл бид нар ч тэрнээс нь урам зориг их авдаг. Тэгэл дээр нь салаан захирагч тасгийн захирагч нартай их баярлдаг да. Явахаас өмнө бол ер нь бол явахгүй л гэж боддог гэсэн. Тэгэл гівгэнт явахаар бол заац яваад ирэх аав ч гэсэн тэгэл яваад ирэх. Чи яагаад зэрэг явахгүй гэж бодсон юм? Зэрэг ч гоё юм шүү. Гэхдээ тэгээ ээж мэд жоохон дургуй гэсэн юм аа. Аав бол яваад ирлээ гэсэн. Тэгэл ээж мэд дургуйцаал. Тэгэл өөрөө явахаар бол их явчихад ирэх. Одоо ер нь ямар юм зэрэг төрснээр юу сурч ий? Зэрэг төрснээр бол маш их юм сурж байгаа. Тэгээд одоо энэ марш татдаг гэдэг тэмцээнд орж байгаа. Тэгээ энэнгүүрээ болохоор нэг бэлтгэл их хугацаанд бол маш их юм сурч авлаа. Тэсвэр төвчээр гэдэг зүйлийг бол маш сайн өөртөө суулгаж чадсан. Тэрээ зэрэгт яваагүйсэн бол ямар юу боддог. Тэгэл нэг ямарсан гоё байхгүй болох. Гэрийнхний ханжин уу зэрэг одоо ингээл өдрөөхөн тий бэлтгэл сургалтаа хийгээд цаг хугацаа өнгөрчл байгаа шүү дээ. Тэсэндээ бас тий цаана ингээд арт хүмүүс наав боддог. тийм ингээл нэг жилийн хугацааг хэдэн сарыг ингээл өнгөрүүлж байгаа шүү дээ. Тэднэрээ юу гэж бодож байна? Юу хийж байгаа гэж бодож байна? Тэгээ ер нь л боддог. Тэгээ маа аав ээж болохоор хөдөө малчин хүмүүс байдаг. Тэгэл аав ээж нь сайн байгаасай л гэж боддог. Хүн бол сайн байгаа шүү. Маш сайн байгаа. Тэгээ харин тэгээд хараагүй ийм амир болоод үзэгөө. Тэгээ гэрээ жоохон санаж байгаа. Одоо гэрээхэндээ гоё мэдээд хэлээч. Аав ээжтэй хайртай шүү. Дүүнэр та ах ихтэй ч гэсэн тэгээд хүн ер нь сайн байгаа шүү. Маш сайн байгаа. Энэ ангид байгаа нь миний давуу тал байсан баха. Би ихтэй хуваарлагдахтаа тэг 16 дугаар ангид хуваарлагдсан юм аа. Тэгээд ангийнхаа 186 дугаар анги зааланд ирээд тэг 16-хантай явахгүй хонжсэн чинь намайг авч өвлцсөн байхгүй. Би тэрэнд нь их баярлдаг та. Өөр ангид байх бол зөөрлөшгүй шүү дээ ер нь. Ер нь тэгээ энэ ангидаа байгаадаа л өөр их баярлдаг та. Тэгэл энд чинь манай аймгийн ахлагч офицер нар бас их тэгэл биевинд хоорондоо амар нөлөөлөхтэй бэлтгэлд гарахад хүртэл ингээл яг нэг маань баярлж байхад бүгдээрээ баярлан нэг маань хэцүүгод бүгдээрээ л хэцүү. Яг л нэг хүн шиг нэг баг болол тэгээ тэрэндээ ч өнөөдөр юм амжилтанд хүрсэн байхтаа л гэж боддог доо. Тод дурсамж юу н бидний юу гэвэл хүннүгээрээ маш бид нар тэн дээрс л биевинд амар их орон орсон доо. Би хүннүгээрээ маашаас өмнө би ер нь жоохон шатрах тийш байсан юм. Эц төгсгөлгүй бэлтгэлийгээл тэмцээн хизээ болох нь мэддэхгүй юм шиг. Эц төгсгөл зүгээр л нэг бэлтгэлээгээд байгаа санагдал. Тэгэл хүннүгээрээ маршаар би төрүүлсэн юм.
Тэгэл тохоо үедээ тэндэр амар урам авсан юм аа. Тэгэл нэг эн чинь мөвчлөө баян зүрхтэй гэл тийм ихлээр эн чинь нөгөө хөөх хөрл арслангийн сумын зэрэг штэ гэл. Тэгэл сөрн сумынхаа нэрийг тэгж гаргаж байгаад өөртөө их бахархал их урам ордсон доо. Энэ зэрэг тавснаар тий даваа тал бас юу вэ? Нэг жилийн Зэрэг явсан даваа тал нь ер нь төвчээртэй болно. Хүлээцтэй юмыг тайван ханддаг болно. Би зэрэг төрхөөс өмнө ер нь нэг тийм хүлээцгүй ер нь нэг тийм сахилгагүй ихтэйс юм. Тэгээд зэрэг төрөөд ер нь хүнийг ер нь зөв хүмүүжүүлдэг л юм бэлээ. байлдаг ч юм мондаг даа гэж боддог ч юм уу тий. Тийм уран зориг авдаг. Над яг нэг амар уран зориг авдаг. Яг бүр нэг илүү 2 онж байдаг юм аа. Нэгэн дээр яг сумын залгаа хөрөл юм гэж сумын начин залтай. Тэгээд ойлвол амар тоглолдог. Бид нар ард тахта тэмцээн дээр их таардаг гэсэн юм аа. Сакс ойлволын тэмцээн дээр тэгээд барилдаг. Тэгээд тийм хүртэл амар гүйдэг. Тэгээд нэгэн сая ярилцлага Уранбат манай Уранбатчаас л амар авдаа шүү дээ. Эц төгсгөлгүй шүү дээ. Тэгээд энэ хоёроос үлгэр жишээ тэгээд салаан дараагаас их үлгэр жишээ авдаг та. Салаан дараа хайд тий ямар Бидний ер нь давуу тал манай салаан дарга ер нь бидний хамгийн том давуу тал шүү дээ. Команд гэдэг юмыг хамгийн залуу Монгол дөрөвхөн байдгийн нэг нь манай салаан дарга. Салаан дараагаар их бахархдаг шүү дээ. Бидэрт амар урам зориг өгч чаддаг, бидрийг хорцолж чаддаг. одоо танах тий бас өөр салаан дарахтай байсан бол бас өөр гэж болно шүү. Бас өөр байсан байх л гэж боддог шүү дээ. Тэгэл ер нь бид нар нэг тэндээс ер нь ховь зайныхаа төгрөгөөр нийсэн гэр бүл юм уу да. Тэгж л боддог та. Өөр хоёр хэлэх юм байна уу? За тэгээд хойнд байгаа ар гэрийнхэн нутаг усныхандаа би сайн байгаа шүү. Ар гэрийнхэндээ хайртай шүү л гэж хэлээ да. Таван жавуудаа цаашдаа ерөнхийлөгчгөө мааштай гаргасан амжилттай хүс бүгдээрээ төрүүлнэ л гэж хүсэе да. Энэ жил манай ангийн түүхт 90 жилийн бай болж байгаа. Тэгээд ангийнхаа түүхт 90 жилийн бай дээр хуцаа зэрэг албагчдын цалаагаа бэлтгээд мөнгөн медаль авсантай баяртай байна. Бас тэгээ мөнгөн медаль авахд тэгээ цэргүүдийнхээ сэтгэл зүйг бэлтгэхэд бас ямар байв? Яаж дэмжиж вэ? Бэлтгэл бас зарим хүмүүс шантарсан гэдгийгсэн шүү дээ. Тэрэн дээр яаж харсан? За ер нь бол одоо ингээд хуцаа зэрэг албагчдын салааг бэлтгэхэд бол сэтгэл зүй бол маш чухал. Одоо бүхэл ангийн хуцаа зэрэг албагч нэг гараанаас эхэлж байгаа учраас биднэрт бол боломж болсон маш их байдаг. Тийм учраас тэгээд бэлтгэлийг нь хизээн хэрхэн яаж зохион байгуулах уу, ямар таслалыг гүйцэтгэх үү гэдэг нь бол маш чухал байдаг. За ингээ манайх өмнө нь болохоор 2012 онд хуцаа зэрэг албагчдын төрөлд мөнгөн медаль авч байсан гэсэн. Тэр үед болохоор би ажиллаж байгааг л да. Тэгээд 14 жилийн дараа ингээд тэр амжилтаа баттгаа дахиад мөнгөн медаль авсантаа маш их баяртай байна.